авч ирсэн эхэм зочдоо. Үнэтэй биш үнцэнтэй боловсролыг олгох хэрхэн зорилготой нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн 25 оны нэг төгсөгчтэй гал халуун баярын мэндийг хүргье. Тэгээд үргэлжлүүлээд та бүхэн ингээд 2 тоо оюутан болж байгаа гэсэн энэ анги хамт олондоо маш сайхан дурсамж өнгөрөөсөн гэдэг итгэлтэй байна. За энэ сургуулийн хүндэт нэгэн өмнөг өрөө сэтгэл зүйн ухааны доктор, нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн захирал Жимдийн Базар таныг тайлбарлаж байна. Сайн байна. Төгсөгчдийн найзлаар гарч ирнэ гэж бодож байна. 2 жилийн өмнө та бүхэн маань сэтгэл зүйч болох зорилгоор сургуультай орж ирсэн. За өнөөдөр сэтгэл зүйч мэргэжлийн бакалаврын зэрэгээ авах гэж байна. Тэгээд сэтгэл зүйч мэргэжлийн бакалаврын зэрэгээ амжилттай эзэмшиж байгаа өргөцөлтөө талархаж байна. Талархаж байна. Талархаж байна. Талархаж байна. За мэдээ сэтгэл зүйч бакалаврын зэрэгийг эзэмшихэд сургууль багш хамт олонныхоо өчиг зүтгэхээр та бүхэн маань энэ мэргэжлийг эзэмшиж байгаа. Тэгэхээр сургуультай багштай талархаж байна. Талархаж байна. Талархаж байна. Талархаж байна. За энэ мэргэжлийг эзэмшихэд та бүхний маань гэр бүл ажиллаж байгаа хамт олон дэмжлэгийн хүчээр та бүхэн маань амжилттай суралцсан. Тэгэхээр гэр бүлтэй хамт олондоо талархъя. Талархаж байна. Талархаж байна. Талархаж байна. За ингээд талархах хэлбэл гоё юу? Аатууд баярлалаа. Тэгээд та бүхэн маань 2 жилийн өмнө сургуультай орж ирэхдээ өөрсдийгөө өөрчлөе гэдэг хамгийн том зорилго тавьсан баг. Тэгэхээр даат ухамсар гэж юу юм бэ гэдгийг сайн суралцаж, даат ухамсараа өөрчилж, өөрийгөө бүтээж, тэгээд үүнийг шин тухааны үндэстнээс суралцсан. Тэгэхээр та өөрийгөө түвшинээр бүтээсэн, өөрийгөө хайрлаж сурснаар бусдыгаа хүндэж, бусдыгаа хайрлаж сурах юм сэтгэл зүйч болж байгаа. За бусдыг хайрлах гэдэг бол Монголынхоо нийгмийг хүндэж, Монголынхоо нийгмийг хайрлаж, биерэг сайхан нийгмийг бүтээхэд та бүхний маань мэргэжлийн үндэс нь орших юм аа. Саяхан дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс олон улсын байгууллагаас ирээдүйд одоо маш их хэрэгцээтэй 10 мэргэжлийг зарласан. Хэмэл оюун ухаанаас төсвүүдээ IT-ийн инженерчлэг, дижитал маркетинг, тэгээд арга зүйн сэтгэл зүйч мэргэжлийг онцлсон байна. Тэгэхээр та бүхэн маань хүн төрөлхтөн төдийгүй Монгол улсдаа хэрэгцээтэй энэ мэргэжлийг эзэмшиж байгаа. Тэгэхээр үүгээрээ та бүхэн маань бахарх ёстой, сэтгэл зүйчийнхаа ёс зүйг баримтаж, сэтгэл зүйчийнхаа мэргэжлийг эзэмшиж, өнөөдөр ингээд бакалаврын диплом авч байгаа та бүхэндээ сургуулийн багш нарынхаа өмнөөс халуун баяр хүргье. Бас амжилт хүсье. За тэгээд энэ мэргэжлийг нэр төртөө эзэмшээрээ өөрийнхөө зорьсныг бүтээгээрээ сэтгэл зүйч гэдэг хүн болвол одоо 2 жил сурахад зөвхөн энэ мэргэжлийн зарцгоос та бүхэн маань эзэмшиж байгаа. Цаашдаа тасралтгүй суралцсан, дэлхий хөгжиж байна, нийгэм хөгжиж байна. Түүнийгээ дагаад хүний сэтгэл зүй бас өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ бүхнийг одоо чиглэлүүд зөв удирдах явахад та бүхэнд маань насан туршийн боловсрол хэрэгтэй. Тэгэхээр дахиад амжилт хүсье. Арж байгаа хүсье, сайн сайхан хүсье. Баярлалаа. Зорилгоо дэд өргөжлүүлээд сургуулийн аргын менежер Хорсон таныг найзлуулж байна. Сайн хүмүүстээ мэдлэг өгсөн. Тэгээд эхлээд тушаалыг танилцуулъя. Төгсөгчдүүд ром диплом олох, эмгэг тэмдэг олох тухай тушаалыг танилцуулъя. Боловсролын ерөнхий хуулийн 26-гийн 1-22 заалт боловсрол сайжруулах шалтгааны сайдын 2006 оны 485 тушаал сургуулийн бакалаврын сургалтын журмын 2-6 4-р заалт төслийн комиссийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн хурлын тэмдэгтийг тус үндэслэн тушаалын сэтгэл судлал хөтөлбөрөөр сургалтын зөвшөлт цагийг бүрэн судлаж төслийн судалгааны ажил төслийн шалгалтанд хангалттай дүгнэгдсэн хавсралтад нэр заасан дараах оюутнуудад дээд боловсролын бакалаврын зэргийг дипломын тэмдгийн хамт олох суугаар нийт төгсөгчдүүд мэргэжлээр амжилттай ажиллаж нийгэм хөгжлийн дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалсан. Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн захирал Чэ Базар 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн 1-р өдөр төгсөгчдийн зарлан туулж байна. За дипломоор би гардуул сугайг захирал Базар таныг багш нарын хамт тайзан дээр урьж байна.
За. Тэгээд хайртай багш нарыгаа өрий. Сэтгэл судлалын техникийн хэрэглэгч доктор Рихтар. Би одоо нэг болчихсон. Сэтгэл судлалын техникийн багш 2025 оны мандаа багш мөнгөцсөн. Сэтгэл судлалын техникийн багш 2024 оны мандаа багш шин доктор. Сэтгэл судлалын техникийн багш дараа оны мандаа багш болох Наринзэг багш. За сэтгэл судлалын техникийн багш Дагимаа багш сэтгэл судлалын судлаа. За сэтгэл судлалын техникийн багш одоо өмнө нь цагаар орж ирсэн боловч 2 дугаар удирлаас энэ хичээл тэмцээний 2 дугаар удирлаас чиглэлд явж байгаа уран цэцэрлэг багш. За сэтгэл судлалын техникийн багш Таасрын багш. Таасрын багш маань бас чиглэлд сургуулийнхаа багш болж байгаа. За нийгмийн ажлын техникийн эрхлэгч Жанцсрын та бүхэн сэтгэл судлалын хичээл орж ирсэн. За нийгмийн ажлын техникийн багш та бүхэн бас сэтгэл судлалын хичээлийг орж ирсэн Бадамцэг багш. За нийгмийн ажлын техникийн багш Шүрэнцэг багш. Тэгээд багш нар маань дипломыг та бүхэн диплом энгэрийн тэмдгийг гардуулж өгнө. За